Орой мэд хөргөө үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Мэдээллийн товчхныг хүлээн авч үзсэн үү? Улсын хурлын гишүүн Хүрлбаатар Увс аймагт ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Улаан морхны эсрэг дархлаажуулалтын хүрээнд 11,324 хүүхдийн вакцины хамруулна. Өндөр Увс компани А95D зэрэглэлийн бензин оруулж ирлээ. Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн богино хугацааны сургалт явагдаж эхэллээ. Хөтөлбөрийн хилцээс хөгжлийн бэрхшээлт иргэдэд сургалт хийнэ. Инженер технологийн их сургууль 9 суралцах төгсөгчдөөс маргааш тандах шалгалт авна. MBC телевизээс хүчит чонгор хүүхдийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзсэн үү? Мэдээлж байна. Увс аймаг сонгогдсон улсын хурлын гишүүн Хүрлбаатар манай аймагт ажиллаж байна. Тэрээр ажиллах хугацаанд өнөөгийн нийгмийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа, улсын хурлаар хилцэгдэж байгаа асуудлууд дээр иргэд ямар байр суурьтай байгаа талаар иргэдийн байр суурийг сонсохоор ажиллаж байгаа юм байна. Увс аймгийн сонгогдсон улсын хурлын гишүүн Хүрлбаатар Увс аймагт ажиллаж байна. Тэрээр сумдад ажиллах хугацаанд иргэдэд өнөөгийн нийгмийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа хийгээд цаашид ямар арга замаар хямрал асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг ярилцахаас гадна улсын хурлаар хилцэгдэж байгаа асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгаа талаар иргэдийн байр суурийг сонсоор ажиллаж байна. Би ерөөс 2 цаг Монголоос буусан. Өглөө чуулган дээр орж цагаа авчаад тавд уулзаар ирсэн юм аа. Ангийнхаа бүх сумдаар явж уулздаг. Ер нь эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна? Бид нар цаашдаа юу хийх ёстой, юун дээр анхаарах ёстой гэдэг зүйлийг би бас таавдтай хэлий. Дээр нь улсын хурлаар хилцэгдэж байгаа хуулиуд яг одоо улсын хурл дээр шийдвэрлэгдэх гэж байгаа олон асуудлууд дээр нутгийн маань иргэд ямар байр суурьтай байгаа, юу бод санаж явж байгааг мэдхийн зорилготой ирсэн юм аа. Яагаад вэ гэхээр ойрын 1 сарын хугацаанд, 2 сарын хугацаанд улсын хурл дээр гаргах шийдвэрүүд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийн ирээдүйн байдал тун чухал байр суурь эзлэх ийм шийдвэрүүд гаргах тулчаад байгаа. Ийм учраас та бүхэндээ бас санал бодлоо ойлцож та бүхэний байр суурийг сонсъё гэж бодож ирсэн юм аа. Хүрлбаатар гишүүн Увс аймгийн бүх сумдар ажиллах өгөө 5 дугаар сарын 14-ний өдөр давс цагил сум яар дэрэгтэй уулзалт ярилцлага хийлээ. Гишүүн ярианда дурдахдаа Монгол улсын зээлийн хэмжээ хэрээс хэтэрсэн байгаа. Өөр зээл гэдэг бол улсыг хөгжүүлэх арга зам биш гэдгийг хэлээд уналтанд орсон эдийн засгаас сэргээхийн тулд Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь зүйтэй хэлж байлаа. Түүнчлэн 2012 оноос хойш Монгол улсын өөр зээлийн хэмжээ Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээнээс их байгаа нь эдийн засгийн хямрал болох бас нэгэн шалтгаан болж байгаа гэдгийг хэллээ. Мөн зээлийн өрийн хэмжээ нэмэгдэх тусам улсын төсөөс өөрийн хүүндэ төлөх төлбөрийн хэмжээ тэр чинээгээр нэмэгдэж, цалин тэтгэвэр халамжийн мөнгө нэмэх, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд улсын төсөөс гарах хөрөнгө оруулалтын хэмжээ төдий чинээгээр багассан гэдгийг онцолж байсан юм а. Та улсын анзаарсан бол ингээд өр зээл нэмэгдээд байдаг Монгол улсын хэмжээ. Ер нь эдийн засгийг хөгжүүлэх гэх юм бол зээл хэрэгтэй юу, хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэдгийг сонголт бидэнд ирж байгаа. Хичнээн их зээл тавь тэр хэмжээгээр улсын төсвөөсөө тэр зээлээ төлнө гэдэг шиг хүүн гарна. Улсын төсвийн ихэнх хэсгийн зээлийн хүүн эслээд эхлэхээр цалин нэмдэг, тэтгэвэр нэмдэг, мөн замд харгуу байлдаг энэ мөнгө нь бол багасаад эхэлдэг. Ийм учраас өнөөгийн нөхцөлд бид нар юу шаарж байгаа вэ гэхээр зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэд дахин идэрсэн байх. Уг нь зээл рүү дайны гэдэг бол өнөөгийн нийгэмд бол байхгүй зүйл. Гэхдээ зээл хөрөнгө оруулалтын хэмжээнүүд бол хоорондоо харилцан уялдаатай тэнцвэртэй явж энэ улс орны хөгжлөд. Зээлийн хэмжээ хичнээн нэмэгдэх хүчнээр улсын ирээдүйд бол зөв нөлөө үзүүлж явдаг юм аа. Хүрлбаатар гишүүнийг сумдаар ажиллах явцад орон нутгийн иргэд өөрсдийн сонирхсан асуултыг асууж, зарим иргэд улсын хурл засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар өөрсдийн саналаа илэрхийлж байсан юм а. Тэтгэвэр нэмнэ гэж засгийн газар ёстой програмтай. Нөгөө 28,000 төгрөг хүүхдээ өгсөн шүү дээ. Яг тэрэн дээр 22,000 төгрөг өгсөн. Нэг наваад ирчихээ. Одоо энэ ажилчдын төсвийн магнын ажилчдын цалин нэмнэ гэж одоо энэ 5 сарын 1-ээс нэмнэ гэсэн. Одоо 7 сарын 1-ээс 10 сарын 1-ээс гэсэн. Эднээс тийм харж би мэдээ. Одоо ихнийхээ энэ төсвийн магнуудын усуд энэ үйлчлэгч нь бол 4-5 мянган төгрөгийн цалинтай. Тэтгэврээ өгчөд одоо хэд байна вэ?
Тэтгэр авахчид бол 207 мянган төгрөгийн тарифтай болсон шүү. Яг тэр тэтгэр энэ усуудыг 22 мянган төгрөгөөр нэмчихсэн. Энэ улсын төсвийн ингээд боломжийн явж байхад анган шатны эмнэлэг маань ингээд анган шатны сумдын эмнэлэг улсын төсвөөс ингээд шууд санхүүжаад ингээд болж байсан. Одоо ингээд хямраад ихсэн чинь нөө дагаад эмнэлгийн санхүүжилтэн гэж дагаж намирч унаад өвчтнүүд маань эдлэх хөстө ирэхэд чадахгүй боломж үүсчихэд байна өнөөдрийн байдлаар. Одоо өнөөдөр эмнэлэг маань ингээд 6 сар хүртэлх санхүүгээ зарцуулчихсан. Энэ дунд маань нийгмийн даатгал зэрэг чухал байгууллага байсан юм аа. Тохоо өвчтөн эмчийн бичиг стордоо бичсэн интернет өөр авч хийлгсэн нөхцөлд усаад нийгмийн даатгалаас зардлаа ингээд буцаад авчигдаг тийм тогтолцоо байсан юм аа. Одоо ер нь буцаагаад тэр хэлбэрт нь ингэж оруулуул яасан юм бэ? Тэгжиж энэ Кимэрлэг маань өвчтнүүдлээр их ачаалдаг жоохон тэр нийгмийн даатгалын байгууллага одоо тэр жоохон хуваалцдаг тэр одоо ачаалдаг тийм хэлбэрт оруулж игэл ямар вэ гэсэн нэг тийм миний бодол байд юм аа. Одоо нөгөө нийгмийн даатгалыг чинь шинжтэй чинь орлогын төлөв биелэхгүй байгаа учраас нийгмийн даатгалын сангаас өгөх ирээд мэндийн даатгалын санхүүжилтээ өнөөдөр гаргаж чадахгүй байгаа. Яг энэ улсын төсөвтэйгээ адилхан ийм хямралд орцсон байна. Тэгэхээр энэ улсын төсвөөс Улсын их хурлын гишүүн Хүрлбаатар улс аймагт 7 хоногийн хугацаатай ажиллах бөгөөд 5 дугаар сарын 20-ны 19 цагт Бөхөө өргөнд Улаан улс өмнө иргэд хөдөлмөрчтэй уулзалт ярилцлага хийх тул иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцож Монгол улсын өнөөгийн байдал хийгээд улсын их хурлаар хилцэгдэх асуудлуудад өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломжтой юм а. Тэгэхээр чи Монголд улс чинь бусад орнуудтай адилхан хөрөнгө оруулалт татчээд хөгж. Зээлэр хөгжинэл байхгүй. Дараагийн мэдээ хүргэе. Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд төрийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэн цэдэн балгийн талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамбле 1993 оны 9-р сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдөр болгон тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн инх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл юм а. Тэдний сайн сайхан ирээдүйд тухайн улс орны хувьд хамгийн чухал үнд зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 10 дахь удаага тэмдэглэж байгаа юм а. Тэгвэл уг өдрөө тохиолдуулан хүүхд гэр бүл хөгжлийн хилцээс иргэд болоод нийгэм чиглэл болоо үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гар зургийн уралдаан хүүхд эрхийг хамгаалах чиглэл ажлуудыг хийсэн байна. Энэ өдрийн хүрээнд аймгийн засаг даргын намын газар хүүхд гэр бүлийн хөгжлийн хилцээс нийгмийн халамж үйлчилгээний хилцээстэй хамтран цэдэн балын талбайд гэр бүлийн өдрийг тэмдэглэлээ. Олон улсын гэр бүлийн өдөр Монголын ирээдүйн өдрийн шин сэтгэлийн халуун мэдчилгээг аймгийн засаг даргын нэрээр төвшүүлж байгаа билээ оноо. За, олон улсын гэр бүлийн өдөр жил бүрийн 5 сарын 15-нд тохиодог. Тэгээ энэхүү өдрийг тохиолдуулаад хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцэс, эрүүл мэндийн газар, нийгмийн халамж үйлчилгээний хилцэс, за мөн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Овс аймагт салбар гэсэн төрийн бас байгууллага хамтраад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээ гэсэн юм нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээ энэхүү арга хэмжээний маань зорилго юу вэ гэхээр зэрэг гэр бүлийн хүчирхийллийн одоо хэрхэн яаж таслан зогсоох вэ те хүчирхийлгүй ирээдүй хэрхэн яаж бий болох вэ тэгээ гэр бүлдээ ирэн хүн юуг анхаарах ёстой гэр бүлийн боловсролын одоо чухал нь юу юм бэ гэдэгт иргэд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорж ингэж олон нийт рүү чиглэсэн юм одоо талбай дээр юм нэгдсэн арга хэмжээг бид нар зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд маань төрийн байгууллагууд маань нэлээд манлайлж ингэж бүх одоо төрийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг уриалга боловсруулж иргэдийг уриалж ингэж оролцож байгаа. За мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга одоо иргэдэд хүрэх мэдээллийг ингэж бид нараас түгээсэн юм одоо өдөрлөг маягийн юм арга хэмжээг явуулж байна. Тэгэхээр хүүхдийн эсрэг хамтдаа энэ бас 7 хоногийн турш үргэлжлэлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь байгууллагууд ер нь хувь хүмүүс ч гэсэн ер нь хэр идэвхтэй хамрагдсан байна. Тий, бидний нэг хамгийн том давуу тал бол иргэн болгоны зүрхэнд одоо хүүхдээ аз жаргалтай орчинд өсгий. Иргэн борлогын зүрх сэтгэлд одоо хүчирхийлгүй тэр нийгмийг бий болгоё гэсэн тэр зүйл одоо цохилж байгаа мэдээж тийм ээ. Тэгээ энэнд хүн болгон одоо анхаарч хүн болгон анхаарлаа хандуулж энэ мэдээллийн хэрэгслийн одоо нээлттэй нийгэмд хүн болгон одоо тэр нийгмийн сэтгэл гэсэн одоо зүйлүүдийг сонсож байгаа учраас энийг бид нар яаж одоо таслан зогсоох вэ?
төрийн байгууллагын зүгээс ямар үйл ажиллагаа байна, иргэд бид нар яаж оролцох ёстой юм гэдэг дээр бүгд одоо нэг зүгт өрхөн цохилж байгаа учраас иргэд манд одоо маш идэвхтэй амрагдаж байгаа. Энэ үйл ажиллагаан дээр ерөөсөө өргөөцөж хоошоо суух нэг ч хүн байхгүй. Хамгийн түрүүн одоо хийх ёстой ажил юм аа. Хамгийн түрүүн бид нар энэ дээр нэгдэх ёстой гэсэн юм байр суурьтай байгаа учраас бидний үйл ажиллагаа бол одоо нэлээд далаацтай ингэж явж байгаа. Үндэс суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхан бараг үгүй. Энэ адил улсын үндэс бол гэр бүл юм. Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс их орны үндэс суурь болж өгдөг онцлогтой юм а. Тийм учраас энэхүү хэлхээ бат бөх байлгах үүднээс гэр бүлийн өдрийг дэлхийн нийтээрээ тэмдэглэж ирсэн. Манай аймгийн хувьд энэхүү өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд эх жилээ Цэглэн аймгийн хэмжээнд 11 номинацаар шилдэг нийгэм дүүлгэр дүүрэл болж байгаа шилдэг гэр бүлүүдийг шалгаруулна өргөмжлөхөөр аймгийн засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар шийдэрлэжээ. Жил бүр гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг байгаа. Нүүбээс 1994 оны 5 сарын 15-ны өдөр дэлхийн одоо гэр бүлийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэр гаргасан. Тэр цагаас хойш жил болгоно одоо энэ гэр бүлийн өдрийг Монгол оронд аймаг орон нутагт суманд тэмдэглэж байгаа. Тэгэхээр нийгмийн хамгийн анхдагч одоо суурь болох гэр бүл бол бүх асуудлын одоо гол нэгж байгаа. Тэгэхээр гэр бүлд аз жаргалтай, гэр бүлд соёлтой, гэр бүлд одоо эрүүл, гэр бүлд зөв харьцаатай зөв байх юм бол нийгэм бүхэлдээ сайн байх, сайхан байх, амьдрал сайхан байх юм болцоотой. Тэгэхээр язгуур нийгмийн хамгийн анх шатны нэгж болох гэр бүлийн асуудал хамгийн чухал байгаа. Тэгэхээр бидний оюунлаг байх, боловсралтай байх, хүмүүнлэг байх энэ бүх юм бол гэр бүлээс үүдэлтэй байгаа учраас бид бол гэр бүлийн асуудлыг чухалд үзэж байгаа. Тэгээд бид энэ өдрийг тохиолдуулаад аймгийн засаг даргын зүгээс эх оны одоо яг энэ өдөр буюу 2016 оны 5 сарын 15-нд бид шилдэг одоо гэр бүлүүдийг бид 11 номинацаар шалгаруулахаар одоо өчигдөр аймгийн засаг даргын зөвлөлөөр шийдвэр гаргаж журам гаргалаа. Оюунлаг гэр бүл, авьяасдаг гэр бүл, спорттог гэр бүл, эрүүл гэр бүл, хөдөлмөрч гэр бүл, шилдэг тариаланч гэр бүл, шилдэг одоо малчин гэр бүл гэх мэтэр одоо 10 төрлөөр 11 төрлөөр одоо бидний ийм шилдэг гэр бүлийг шалгаруулах ийм болцолт одоо болцлыг жил болгон одоо дүгнж байхаар ингээд аймгийн засаг даргын зүгээс шилдэг гэр бүл цом мөнгөний шагналаар олгож явах. За мөн сум болгоно бас ийм шилдэг гэр бүлүүдэд дээрх номинацаар шалгаруулж сумандаа бас өргөмжилж байх ийм зорилготой юм аа. Энэхүү үйл ажиллагаанд төрийн байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцлоо. Энэхүү өдрийг гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсох чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэх нь жагслаа. Энэ үеэр өсвөр үеийнхэн флаш мөв үзүүллээ. Дараагийн мэдээ хүргэе. Энэ оны 3 дугаар сараас эхлэн улс даяар Улаанбаатар өвчин дахин дэгдэж эхэлсэн. Дэгдэл буурахгүй байгаа учраас цаашаад өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд өг өвчний нэмэлт дархлаажуултыг 5 дугаар сарын 15-наас 25-ны хооронд хийхээр болсон. Тэгвэл дархлаажуултын 80-ны нээлт 2 дугаар цэцэрлэгээс эхэлсэн байна. Сүүлийн 4 жилийн турш огт бүртгэгдээгүй Улаанбаатар өвчин дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байгаа. Одоогийн байдлаар 2974 с жигтэй тохиолдол бүртгэгдснээс 388 лабораторийн шинжилгээгээр Улаанбаатар болох нь батлагдсан байна. Манай аймагт Улаанбаатар өвчин бүртгэгдээгүй байгаа ч өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуултыг 5 дугаар сарын 15-наас 25-ны хооронд 6 сартаагаас 5 хүртэлх насны хүүхдүүдэд улсын хэмжээнд хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр дархлаажуулалтаа энэ ирээдүйн 2 дугаар цэцэрлэгээс эхэллээ. Аймгийн хэмжээнд 11324 хүүхдийг хамруулах юм байна. Монгол улсын хэмжээнд улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцин жил бүр явагддаг. Одоо энэ удаагийн юугаар манай Улаан гом суманд Улаан бурхны нэмэлт дархлаажуулалтын айн 5 сарын 15-наас 5 сарын 25-ны хооронд 10 хоног үргэлжилж байна. За энэ хугацаанд 6 сартаагаас 6 нас хүртэлх насны хүүхдүүдийг бол хамрагч байгаа. За манай Батөрчгүй өрхийн эрүүл мэндийн төв дээр байнгын цэгийг өрхийн эрүүл мэндийн төв дээр хийн энэ дээр 678 хүүхдийг хамруулж байгаа. Төр цэг 4 байгуулсан. Төр цэгүүд маань 1 2 3 маамуу нар шир цэцэрлэгүүд дээр байрлаж нийтдээ 887 хүүхдэд хийгдэнэ. Явуулын 1 цэг байгуулж байгаа. Явуулын 1 цэг маань аслагдсан багийн 2 дугаар багийн төв дээр 120 хүүхдэд хамрагдаж хийхээр өнөөдөр ажиллаа эхлээд байна. 6 сартаагаас
6 нас хүртэлх хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төв дээр Улаанбурхны эсрэг дархлаажуулалтанд хамруулахыг хүсэж байна. Дээрээс бид нар А витамин бас давхар витаминээр давхар уулгаж байгаа. Эцэг эхчүүд маань эрэхтэй хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хамт авчирнөө. Энэ дээр бид нар бас тэмдэглэгээ хийх байгаамаа. Тэгээ цаашдаа та нараас хамрагдаагүй хүүхдүүд байвал энэ хугацаанд хүүхдүүдэд бүрэн хамруулахыг хүсэж байна. 5 хүртэлх насны хүүхдэд айлуурх эцэгчүүд хүүхдэд дархлаажуулалтанд хамруулах хэрэгтэй байгааг эмч мэрэгжилтэн санууллаа. Мөн вакцины дарахад хоцрох эрсдэлтэй явуулын болон айлд тавиул төр оршин суугаа арслагдсан отор нүүдлийн нутагт байгаа тодорхой оршин суух хаяггүй гэр оронгүй өвчин эмггийн учир чөлөөлөгдөж хоцордог хүүхдүүдийг заавал вакцинд хамруулахад эрүүл мэндийн газраас арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Өдөр бол вакцины нээлтийн үйл ажиллагаанд 2 дугаар цэцэрлэгтээс хийж эхэлж байна. Аймаг орон даяар аймгийн хэмжээнд бүх сумуудад өнөөдөр нэгэн зэрэг явж байгаа. 11324 хүүхдээс бид нар бол 3 хэмжээний цэг ажиллаж байгаа. Бүх сум эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвдөр 15-аас 25-ны хооронд өглөө 8:30-аас 17 цаг хүртэл тогтмол вакцин хийж байгаа. Дараа нь төр цэг гэж энэ бол цэцэрлэгүүд дээр нэмэлтээр вакциныг бол цэцэрлэгийн хүүхдүүдийг яг цэцэрлэг дээр нь хийх юм үйл ажиллагааг зохион байгуулалтаа бэлэн болгосон байгаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. За явуулын цэгээр бол аймгийн хэмжээнд нэг 5600 гаруй хүүхэд хамрагдах юм тооцоо гарсан байгаа. Тэр нь бол сумын төв, багийн төвөөс аслагдсан хот айл, хөлийн зурвас, отрын малчтын хүүхдүүдийг бол бүрэн хамруулахаар бүх удаа зардал тооцоо бүх юм тооцоод шаардлагатай бүх материалуудыг бэлэн хангаад манай сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр ажлын зохион байгуулалтаа хийгээд тухайн 10 хоногт яг нэгдүгээр өдрийн ямар ажлынхаа, хоёр дахь өдрийн ямар ажлын энэ талынхаа төлөвлөлт, бичил төлөвлөгөөг бол наривчлан хийгээд газрын зурглалаа гаргацсан учраас ямар нэгэн хүүхэд хоцорно гэсэн асуудал байхгүй. Энэ дээр харин эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ энэ нэмэлт дархлаажуулалтанд хамруулж Улаанбурхан өвчнөөс өрх хүүхдээ хамгаалж ирээдүйд Улаанбурхан өвчнөр хүүхдүүдэд өвчлүүлэхгүй байх юм арга зүгэл вакцины хамгаалах учраас өвчлсөний дараа ч гэсэн вакцины хийлгсэн хүүхэд бол хөндрөл багтаа ийм яах үндэслэлтэй учраас та бүхнийг энэ Улаанбурханы өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтанд товлын энэ зорилт төлөвлөгийн хүүхдүүдэд бүрэн хамруулахыг эцэг эхчүүд та бүхнээс уриалж байна. Тиймээс эцэг эхчүүд улс орон даяар зарлагдж байгаа дархлаажуулалтаа энд идэвхтэй хамрагдаж Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Дараагийн мэдээ хүргэе. Ундраг увс компани хэрэглэгчдийнхаа эрэлт хэрэгцээ нийцүүлэн А95 бензиныг оруулж ирлээ. Энэхүү бензинийг зах зээлийн үнээр худалдан авах боломжтой байна. Ундраг увс компаниас аймгийн 90 жилийн 15 жилийнхээ огт тохиолдвол нь энэ зууны хамгийн том шагналын самтай суглаат худалдаагаа зарласан. Тус суглаат худалдаанд оролцсноос жолоочтой 2-7 хоног бүр аз үзэхээс гадна алтан суглаа авч Брус 20 маркийн автомашины эзэн болох боломжтой болсон билээ. Тэгвэл тус компаниас жолоочтой ээлжид бэлгээ барьж дээд зэрэглэлийн А95 бензинээр хэрэглэгчтэй үйлчлэгээр боллоо. Манай Ундраг увс компани бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж А95 гэдэг бензинийг оруулж ич нийт хэрэглэгчтэй хүргэхээр болж байна. 95 бензиний онцлог нь болохоор зэрэг 95 бензинийг турбо хөдөлгөөртэй машинууд болон тансаг зэрэглэлийн машинуудад хийхэд спорт загварын машинуудад ерөнхийдөө ихэд хэрэглэхэд нэм тохиромжтой бүтээгдэхүүн байгаа. 95 бензин ерөнхийдөө тансаг зэрэглэлийн машинууд гэхээр Lexus, Benz, Land Rover маркийн автомашинууд жижиг суудлын тэрэгнүүдийн хувьд болохоор зэрэг 2.5-аас 3.0 мотортой тэрэгнүүдэд хийлгэхэд нэм тохиромжтой. А95 бензинийг автомашинд хэрэглэснээр ерөнхийдөө моторын хүч нэмэгдэх, бензиний шаталт гүйцэд явагдах тийм ээ. Өндөр шаталттай явагдах зэрэг юм онцлогтой бензин байгаа. Тэгээд ерөнхийдөө Увс аймагт тансаг зэрэглэлийн болон машин спорт загварын машин хэрэглэж байгаа нийт үйлчлүүлэгчид маань манайхаас ирж компаниас манайхаар ирж А95 бензинээ авч үйлчлүүлээрэй гэж хэлж байна. Хэрэглэгчтэй хүндэтгэн байнгын урамшуулалттай Азийн суглаат агуулдаа явуулдаг Ундраг увс компани хэрэглэгчтэй олон гинтийн санаандгүй бэлгийг барихаас гадна жолооч нарынхаа эрэлт хэрэгцээг хангах тал дээр анхааран үйл ажиллагаа явуулж байна.
Дараагийн мэдээ хүргэе. Манай аймагт мэрэгжлийн боловсрол сургалтын төсөл хэрэгжиж жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ төслийн хүрээнд ажил мэрэгжлгүй иргэдийг богино хугацаанд сургалтанд хамруулах үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Төслийн хүрээнд 5 төрлийн богино хугацааны сургалтыг зохион байгуулахар болоод байна. Германы улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжиж байгаа мэрэгжлийн боловсрол сургалтын төсөлд Улс Баян Улгийн хувьд завхан Говьалтай, Баян Хонгор аймагуд хамрагдж байгаа бөгөөд орон нутгийн төслийг хэрэгжүүлэхээр салбар зөвлөл байгуулагдана ажиллаж байна. Төслийн хүрээнд орон нутгийн төвшөнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийт зүйл ажиллагааг явуулдаг мэрэгжлийн боловсрол сургалтыг дэмжих туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх, сургууль ажил олгогчийн хамтарсан ажлын хэсэг байгуулах, төсөлд хамрагдж буй аймаг бүрийн хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийн хөсвөрийг бий болгох, холбогдох зөвлөмжийг гаргах чиглэлээр ажиллах юм а. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр мэрэгжлийн боловсрол сургалтын талаарх сөрөг мэдээлэл, ерөнхий хандлагыг бууруулах, сургалтын загвартай болох, шаардлагадах ур чадвар ажлын байранд бэлтгэх, үр дүн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ажил олгогчдоос тавигдах шаардлагад үндэслэн мэрэгжлийн боловсрол сургалтын системийг бий болгох, хамтарч байгууллагуудад зориулан мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх төвийг байгуулах зэрэг үр дүнд хүрэхийг төлөвлөн ажилласаар байна. Ich heiße Gerd Bungenberg und arbeite für die Deutsche Gesellschaft für internationale Zusammenarbeit. Gerd Bungenberg гэдэг тэгээд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт ажилладаг. Тэгээд манай энэ төслийг болохоор Швейцарын хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, тэгээд Швейцар, Австралийн тусламжийн газар гэсэн юм гурван улс байгаад хамтарч явуулж байгаа төсөл байгаамаа. Би болохоор Улс хавд Баян Улыг хариуцсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөгжлийн зөвлөх байгаа. Тэгээд одоохондоо болохоор бид нэр одоо энэ Улс аймагт сургалтууд явуулахаар ингээд ирсэн байгаамаа. Бид нар болохоор одоо Герман улсаас одоо багш тоног төхөөрөмж ирж байгаа. Энэ сургалтуудад зориулагдсан тоног төхөөрөмжүүд нь ирж байгаа. Тэгээд үүнийг тоног төхөөрөмж ашиглаад сургалтуудаа өвшөө илүү чанартай явуулахад ер нь бол маш их нөлөөлж байгаа. Möglichkeiten haben, ihre Familien zu ernähren, ein Gehalt zu generieren. Германы улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэрэгжил боловсрол сургалтын төслийн хүрээнд Улаан Политехник коллеж Улс аймгийн хөдөлмөрийн хилцс хамтран богино хугацааны сургалтыг зохион байгуулж байна. 2014-ний 10-11 дугаар саруудад эхний 6 сургалтуудыг зохион байгуулж 90 хүнд мэрэгжлийн чадамж олгос төгсөгжээ. Мөн 2014 онд Улаан Политехник коллежийн 10 багшийн холбооны бүгд найрамдах Герман улсад 5 багшийг Герман Монголын хамтарсан сургууль дээр мэрэгшүүлэн сургасан байна. Мөн төслийн хүрээнд Герман улсын Wurch Vostch фермийн 82.3 сая төгрөгийн багш тоног төхөөрөмж нийлүүлсэн ба сургалт явуулахад бэлэн болоод байна. Сургалтын бүртгэл удахгүй дуусах учраас иргэдийг идэвхтэй хамгахдахыг уриалж байна. 2015 оны 5 дугаар сараас эхлээд Улаан коллеж дээр хөдөлмөрийн хилцээтэй хамтран богино хугацааны сургалтыг зохион байгуулж байгаа. Үүнд бол гагнуур, хуудас металл боловсруулах, автомашины, цахилгаан гэсэн 3 чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар бол хуудас металл боловсрол сургалт маань 15 сарын 18-наас эхлэхээр ингээд бэлэн болоод ажиллаж байна. За энэ сургалтаар нийтдээ 15 хүний эсэлтийг авч одоо сургаж төгсөх юм зорилготой ажиллаж байгаамаа. За энэ сургалтаар бол сургалт төсбөрт 15 ажилгүй иргэнийг хамруулж сертификат олгох бөгөөд сургалтанд хамрагдах иргэдийг хөдөлмөрийн хилцэд бүртгэж байгаа юм байна. Тоо хязгаартай байгаа учраас ажил хайж байгаа цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Дараагийн мэдээ хүргэе. Хөдөлмөрийн хилцээс иргэдийн хөдөлмөр эрхтнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн сургалтыг зохион байгуулсаар байгаа лээ. Тэгвэл 5 дугаар сарын 18-наас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт явуулахаар болсон байна. Хөдөлмөрийн хилцээс мэргэжлийн чиг баримжуулах зөвлөгөө өгөхөөс гадна 9 зорилтод бүлэгтэй хамтран ажилладаг байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн хилцээс хөгжлийн бэрхшээлтэй зорилтод бүлгийн 18 иргэнд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой сургалт зохион байгуулахаар болсон байна. Нэгд өдрөөс эхлээд 3 өдрийн турш хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтод бүлгийн 18 иргэнд хөдөлмөрийн хилцээс сургалт хийх гэж байна. За энэ ямар учиртай сургалт вэ гэхээр энэ одоо ажил олоход хүндрэлтэй гэдэг бүлэгт ордог энэ хүмүүст одоо ажил эрхлэхгүй удаа авцсан хөдөлмөрөөс холдсон хүмүүс байж байгаа. Тэгээд энэ хөдөлмөрт бэлтгэхт нь зөвлөгөө өгөх юм. За тэгээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөрийн дэг журам, үйлдвэр аж ахуйн нэгдэлтэй танилцуулах гэдэг ер нь их ижүүрийн сургалт байдаг. Энэ сургалт бол манай нэг хөтөлбөрийн маань одоо бүрдэл хэсгийн сургалт. За ажил олоход хүндрэлтэй иргэдэг ажлын байранд зуурчлахтай холбогдсон юм хөтөлбөр дээр байж идэг сургалт байгаа юм. Тэгэд гол нь бол яагаад ингэж энийг яриад байгаа юм бэ гэхээр аж ахуйн нэгжүүд маань манайхаас авсан үнийг тэнцэхгүй байна. Эсвэл коллеж, месүүдэд төгсөн хүүхдүүд шаардлагыг хангахгүй байна гэж ярьдаг.
Тэгэхээр та бүхэн авч ажилд оруулах гэж байгаа ажилтнаа хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой тэр сургалтууд, тэр зөвлөгөөнүүдийг аваач. Аж ахуйн нэгжийн удирдлагууд ч гэсэн өөрсдөө ирээд энэ ямар учиртай юм зөвлөгөө өгөх гэдэг. Үнэхээр ингээд шаардлагат нийцсэн ажилтныг олж авахын тулд өөрөө бас юу хийх ёстой гэдгийг бидэнтэй хамтарч ажиллаач. Тэгээд тийх журмаар одоо энийг ойлгуулах гэж юм яриа өгж байгаа. Тэгээд ямар ч гэсэн маад бол одоо нэг 18 хүн сонгогдсон байна. Эхний ээлжинд 80 хүнийг сургах ёстой. Энэхүү сургалтаас гадна хөдөлмөрийн хэлцээс хөдөлмөрийн харьцаа холбоотой зөвлөгөөг байнга өгч байгаа бөгөөд аж ахуйн нэгж иргэд хандах боломжтой юм а. Мэдээ үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Японы улсад Монголын 1000 инженерийг бэлтгэх төсөл хэрэгжиж гисэн энэхүү төслийн хүрээнд боловсрол соёлын газраас инженер технологийн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчдаас 5 дугаар сарын 16-ны өдөр тандах шалгалтыг авахар болсон. Энэ талаар мэргэжлийн багш нар төгсөгчдөд өнөөдөр мэдээлэл хийлээ. Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон улсад Монголын 1000 инженер технологийн мэргэжилтний бэлтгэх ажлыг боловсрол шинжилх ухааны яамнаас хийж эхэлсэн. Тодорхойлбол өнгөрсөн жилээс 75 сая $75 санхүүжилттэй инженер технологийн дээд боловсрол төслийг хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд магистр, докторийн сургалтуудаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн 5 чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг Япон улсад сурах нөхцөл бүрдсэн юм а. Энэхүү ажлын хүрээнд улс орон даяар инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой 3 дугаар үйлрэлээс 80-аас дээш түнтэй суралцсан төгсөгчдөөс тандах шалгалтыг авах ажлыг зохион байгуулж байна. Шалгалтыг энэ сарын 16-ны өдрөөс авах бөгөөд шинжлэх ухаан техникийн их сургуулийн хэрэглээний салбар сургуулийн багш нар төгсөгчдөд мэдээлэл хийлээ. За бид нар боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас нэгдүгээрт нь бол одоо шинжлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын өөрчлөлтүүдийн нэг болох 1000 инженерийн төслийн талаар мэдээлэл тэрний түвшин тогтоох урьдчилсан шалгалтыг авахар тэгээд бас шинжлэх ухааны технологийн их сургуулийн танилцуулгыг хүргэхээр ирсэн ийм комисс ажиллаж байгаа маа. Тий, манай шинжлэх ухааны технологийн их сургууль бол хэдийгээр өнөө жил ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчийн тоо 22,000 гэж яригдж байгаа боловч манайх бол 5,000 оюутан авахар бол төлөвлөж байгаа. Яагаад гэвэл шинжлэх ухааны технологийн их сургууль бол Монгол улсын хэмжээний хамгийн одоо том инженери технологийн сургууль учраас. За манай сургуульд эсэхийн тулд манай сургуулийн одоо босгоноо буюу ЕШ шалгалтаараа бүх хичээлүүддээ бол 450-аас 50 оноос нэгдүгээр хичээлээ дээшээ байх юм бол манай сургуульд эсэх боломжтой. Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас одоо санаачныг хэрэгжүүлж байгаа инженери технологийн дээд боловсрол төсөл 2014 оны 3 сая 12-наас эхэлж байгаа. Яг албан ёсоор бол улсын хуульд бол 5 сарын 16 саяхан батлагдсан. Яг энэ төслийг хэрэгжүүлэх нэгж нь бол 14 оны 10 сард байгуулагдаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо ерөнхийдөө бол үйл ажиллагаа нь эхлээ явж байгаа. Өөрөөр эхний оюутнуудаа бид нэр сургаад эхэлсэн байгаа. Тийм ээ, бэлтгэл курсуудаа эхэлсэн байгаа. Япон руу бас эхний 16 хүнийг явуулсан байгаа. Тэнд бол одоо Койсен сургуульд 6 хүүхдийг явуулсан байна. Магистрт бол 4 хүүхдээ явуулсан байна. Докторт бол 2 хүн явуулсан байна. Тэгээд зэргийн бус сургалтаар нийтдээ нэг 4 хүн бас явуулсан байна. Тий. Ерөнхийдөө үйл ажиллагаа 14 оны 10 сараас яг идэвхтэй эхлээд явж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 1 гэхэд Япон улсад 30-аас 50 оюутан сурах хэлэлцээрийг хийсэн байна. Суралцгаар тэнцсэн оюутнууд боловсрол шинжлэх ухааны яамтай хариуцлагын гэрээ хийж эх орондоо хагас жилийн хугацаатай дадлага хийх юм байна. Мөн тэд тэтгэлгээ 30 жилийн дараа Монгол улсын засгийн газарт эргүүлэн төлөх бөгөөд эх орондоо ирээд 5 жил заавал төрийн байгууллагад ажиллах ёстой гэжээ. Хүүхдийн баярыг өгтний MBC телевизээс хүчит чонгор хүүхдийн үндэсний бүхий барилдааныг зохион байгуулахар болсон байна. Энэ тэмцээнд 5-аас 6 насны хүүхдүүд оролцох боломжтой юм а. Хүүхдийн баярыг өгтөн манай MBC телевизээс хүүхдийн үндэсний бүхий барилдааныг зохион байгуулах гэж байна. Тус барилдаан цэцэрлэгийн бэлтгэл бүлгүй 5 наст нь ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн 6 настангууд оролцох боломжтой бөгөөд бүртгүүлэх сонирхолтой хүүхдүүд заавал төвчний гэрчлэгээд ирж бүртгүүлэх шаардлагатай байна. MBC телевизийн нэрэмжит хүчит чонхор хүүхдийн бүхий барилдааны бүртгэл өчигдрөөс эхлээд одоо телевиз дээр явагдаж байна. За энэ хүүхдийн бүхий барилдаанд
ерөнхий боловсролын сургууль буюу 1-р ангийн 6 настай хүүхдийг бүртгэж байна. За мөн цэцэрлэгийн нас буюу 5 настай хүүхд 2 насны ангиллаар хүүхдийн бүхий барилдааныг хүүхдийн баярт зориулж одоо бүртгэж одоо барилдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажил маань эхлээд явж байна. За энэ удаагийн барилдааныг бол одоо зааланд биш одоо хөдөө сайхан энэ улаан уулын ишээ сайхан ногоон зүлгэн дээр барилдаанаа зохион байгуулъя гэсэн ийм бодолтой бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгээд хүүхдүүд та бүхэн төрснийхээ гэрчлэгээтэй ирж одоо телевиз дээр бүртгүүлэхийг урьж байна. Эцсийн нэрэмжит хүчит чонхор хүүхдийн бүхий барилдаан бол анх 2010 оноос хойш одоо зохион байгуулагдж байгаа олон сайхан барилдааныг цэцэрлэг бүр дээр одоо зохион байгуулж исэн. За телевизийн нэрэмжит болгож олон барилдааныг зохион байгуулсан. За энэ барилдааны ач холбогдол гэх юм бол ерэн зорилго бол Увс нутгийн ирээдүйн хүчтний залгамж халааг бэлдэх зорилготой ийм барилдаа юм аа. Тэгээд энэ барилдаанд ирж бүртгүүлсэн хүүхдүүд Монгол бүхээр одоо хичээллэж Монгол бүхээр барилдах анхын шатны одоо мэдлэгтэй болж Увс нутгийн одоо ирээдүйн хүчтний төлөөлөл болох юм аа. Тэгээд Монгол бүхийн босоо цагаан хэмэр ивэх болтугай гэж хүсээрээ. Тиймээс бүхэд хайртай Увсын ард түмэн та бүхэн хүүхдээ бүртгүүлэн хүчин шонхор хүүхдийн барилдаанд эсвэлт оролцохыг уриалж байна. Бүртгэл манай телевизийн байранд явагдаж байна. Хэсэг реклам сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөр өргөжлийг хүлээн авч байна.